олон асуудал дээр бас танд тэмдэглэж аваасаа гэсэн хүсэлт байна. Эхнийх нь бол Улаанбаатар төмөр замын ажиллагчдын нийгмийн асуудлаар Төрийн ордны их танхимд саяхан бас зөвлөгөө хийсэн. Энэ жил бас төмөр зам байгуулагдсны 80 жилийн ой тэмдэглэхээр 2019 он тэмдэглэхэд төлөө хангаж байна. Тэгэхээр бид бол бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ. Төмөр зам байгуулагдаад урж байгаа ч хэлээ гэсэн төмөр замаа сэргээд зурлах, шинээр барих, цахилгаанжуулах гэд эдгээр бүх ажлууд бол хөгжлийн бодлогын нэг хэсэг байх ёстой. Тэгэхээр төмөр замд ажиллагчдын нийгмийн асуудал бол Бүгд Монгол Ард улс Зөвлөлт улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэг хэсэг болон 1949 оны гэрээгээр зохицуулагдаад явж ирсэн. Тэрийг дагалдаж гарсан бас журмаар батлагдсан бий. Тэгэхээр одоо энэ дээр бас тэтгэврийн асуудлыг нь хоёр орны хооронд ижил төвшөнд зохицуулах тийм шаардлага байгаа гэдэг бас таныг анхаарч авч энэ дээр хөдөлмөр нийгэм авлалын яамтай хамтраад зөв шийдвэр яалтаа гаргаарай гэж хүсмээр байна. За хоёрдугаарт тээврийн дээд сургуулийн талаар бас үг хэлмээр байна. Сая бас нэг гишүүн ч гэсэн хэлж байна. Хүний нөөцийн асуудал, боловсон хүчний асуудал. Үнэхээр бид одоо төмөр зам нэмээд барья, орчин үеийн төмөр замтай болъё, хурдан замтай болъё гэвэл энэ тээврийн дээд сургууль суралцж байгаа хүмүүсийнхаа боловсон хүчний чадварыг бол анхаарах хэрэгтэй. Тэгэхээр энийг бас бодлогоор анхаарч зөвхөн одоо боловсролын яамны хариуцах ажилгээд орхилгүйгээр бас анхаарч сайн ажиллаараа. Тэгээд бас энэ завшааныг ашиглаад бас багш нарын баярын мэндийг бүх багш нартаа хүргэмээр байна. Тээврийн дээд сургуулийн багш нар болон энэ танхимд байгаа багш нар, Монголын нийт бас багш нарт баярын мэнд хүргье. За 3 дугаарт нь бол та өөрөө бас бид хамтран хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийг байгуулсан. Тэгээд тэрний бас идэвхтэй гишүүний нэг байгаа. Тэгэхээр үнэхээр хариуцлагатай уул уурхай гэдээ ярих юм бол уул уурхайн салбарын хөгжлийг тээврийн салбаргүйгээр төсөөлшгүй гэдэг нь бол ойлгомжтой. Тэгэхээр төмөр замын хөгжил, автозам, нүүрсний тээвэр, байгаль орчны асуудал гээд өнөөдөр бол билээхэн бас тулгамдсан байгаа олон асуудал бий. Тэгэхээр энэ салбар хоорондын уялдааг хангаж зөвхөн одоо төмөр зам, автозам гэхээсээ гадна бас байгаль орчны яам, орон нутаг одоо өчигдөрч бас гишүүд маань хэлж штэ нүүрсний тээвэртэй уялдаатайгаар малчдын зүгээс эсэргүүцэл илэрхийлээд зарим одоо тээврийн замыг нь бүр хаагаад бослого тэмцэл хүртэл гарч ийна гэд. Тэгэхээр байгаль орчны асуудал, зам тээврийн асуудал, тоосчлт эдгээр төлөвлөлөөс болоод энэ бол бас орон нутгийн түвшинд иргэд малчид тээврийн компаниуд дээр нь уул уурхайн олборлолтын компаниудтай хооронд нь бас баг маргалдаан, зөрчилдөөн, мөргөлдөөн гарах түвшинд хүрчихвээ. Ийм учраас бас салбар хоорондын уялдааг таны салбарын зүгээс бас хангаж ажилласаа гэж хүсэж байна. Тэгээд амжилт хүсье. Арднаас гişүү.